Монгол улсад эл тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу Малсам 2 төсөл төлөвлөж байна. За манай Дорнова аймгийн хувьд бол одоо өөрийгөө санхүүжүүлж улсад татаас өгдөг. За ингээд үлдсэн одоо санхүүжилтээрээ бол аймагт одоо хөрөнгө оруулалтын ажлуудаа шийдээ явдаг ийм аймаг байгаа. За хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөхдөө бол за орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн ажил одоо тухайн ажлуудыг төлөвлөхдөө за иргэдийн дунд бол нээлттэй хилцүүлгийг зохион байгуулад за тэгээд аймаг одоо бодлогын хувьд тухайн онд одоо ямар ажлуудыг хийх гэдгээ төлөвлөж гаргаад за түүн дээрээ иргэдээс одоо саналыг нь авч ирэмбэлж ингэж хөрөнгө оруулалтын ажлуудаа бол одоо шийдвэрлэж аймгийн хурлаараа батлуулж явдаг. За манай аймгийн хувьд бол 2019, 20, 21 онууд бол улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар одоо нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд бол хийгдэж байна. За цэцэрлэгийн хувьд бол ер нь одоо аймгийн нийт одоо цэцэрлэгт хамрагдвал зохих хүүхдийн одоо хамрагдалт бол 99%-тай. За өнгөрсөн 3 жилд бол нийтдээ одоо 150 хүүхдийн 5 цэцэрлэгийг бол одоо ашиглалтанд оруулсан байгаа. За хөрөнгө оруулалтын ажлуудаа бид нар захиалагчийн хяналтаа бол одоо газрын харилцаа барилга утгаалтын газраараа хяналтаанд тавиулаад явцын хяналтыг тавиулаа явдаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зарим ажлуудын хувьд бол барилгын хөгжлийн төвөөс одоо холбогдох инженерүүд нь ирж бас хяналтыг тавьж явдаг байгаа. За улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг одоо улсын комиссод хүлээж авахдаа бол бид нар одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо төлөөллийг бас оролцуулж ингэж комисстой ажиллаулдаг байгаа. За мөн одоо шинээр баригдаж байгаа барилга байгууламжид бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан юм налуу шат. За дотор нь одоо бэлтгэх газарт нь бас одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулсан бэлтгэх газрыг байгуулж өгөх гэх мэт. За мөн одоо гадна зам талбайд нь одоо харааны бэрхшээлтэй хүмүүс зориулсан юм хавтан суурлуулах гэх мэт ийм ажлуудыг бол одоо төлөвлөөд хийгээд явдаг. За төсвийн хөрөнгө оруулалтын ажлын одоо төлөвлөлт, за гүйцэтгэл, сонgon шалгаруулалт, за төслийн явцад хяналт тавихын үйл ажиллагаа бол одоо олон нийтэд ил тод нээлттэй явагддаг. За тухайлбал энэ бол хөрөнгө оруулалтын ажлын одоо сонgon шалгаруулалтыг явуулахдаа бол одоо аймгийн орон нутгийн өмчийн газраас худалдаа авах ажлаа зохион байгуулдаг. За энэ худалдаа авах ажлаа зохион байгуулахдаа одоо үнэлгээний хороонд бол иргэдийн төлөөлөл, төрийн бас байгууллагын төлөөллийг бол одоо бүх үнэлгээний хороонд оруулаад ингээд явж байгаа. За иргэдэд мэдээллийг ил тод одоо байнга нээлттэй явуулдаг. За тухайлбал юм бол одоо сар болгоны эцсээр шилэн дансны сайтд бол одоо мэдээлэл байршуулдаг. Одоо тухайн ажил хэдэн хувьтай явж байгаа, ямар компани шалгарсан, ажил нь хэдэн хувьтай ямар байдалтай явж байна гэх мэтээр. За мөн аймгийн стратеги намын газрын одоо захин хуудсанд бас мэдээлдэг байгаа. За орон нутгийн хөгжлийн сангийн одоо хөрөнгө оруулалтын ажлууд бол 2013 оноос одоо эхлээ явж байгаа. За энэ орон нутгийн хөгжлийн сангийн одоо төлөвлөлтөнд бол иргэд өөрсдөө одоо тухайн одоо сумандаа, багтаа одоо ямар ажил хийх юм бэ гэдгийг өөрсдөө саналаа гаргаж ирээд за түүндээ одоо өөрсдөө гар өргөж одоо санал хураалаад эренблүүлээд ингээд одоо тухайн эренблэгдсэн хамгийн өндөр одоо хөв авсан санал авсан ажил нь дараа оных нь одоо төлөвлөлтөнд ороод явж гин үгүй гэдэг дэвэл хяналтаан тавиад явдаг байгаа. Санхүүжүүлэгчид, Швейцарын хөгжлийн агентлаг, нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл, хэрэгжүүлэгч, Дэлхийн банк, хамтран хэрэгжүүлэгчид, Globe International төв, хүүхдийг эвээх сан, Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага.